Сайн байцгаана үзэгчдээ, та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. Болзоо нэвтрүүлгийн шинэ дугаарыг одоо үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн болзоонд Монгол улсын төрийн сойрхол дуучин болд өргөцсөн байгаа. Ингээд зочноо хамтдаа хүлээцгээе. За сайн байна уу та? За сайн байна уу? Сайхан амарлаа. Баярлалаа. Зүгээр баярлалаа. Өглөө их унтдаг гэсэн. Жоохон эрт босгоцсон уу юу? Би сүүлүүд унтахаа байсан шүү дээ. Яагаад тоглох вэ? Тэгэхэд ажил ихтэй байгаа. За амралтын үеэрээ мэдээж бол сайхан унтах туртай. Энэ хүн их л унтах тусам илүү эрүүл үйдэн гэсэн. Ойрд бол их ажилтай байна. Шинэ уран бүтээлүүдээ гаргах гэж байна. Манай би продакшны ажил гэдэг өстой ойрд нэлээд авалдсан юм л өдрүүд болж байна да. Хэдэн хоногийн дараа камертай хамтлагийн тоглолт болох гэж байгаа. Хамтлагийн тоглолтын бэлтгэл ажилд ер нь ихээр хангагдсан байна. Хамтлагийн тоглолтын ажлууд хангагдсан байна. Одоо бид нэр энэ жил 19 жил болж байна. Камертай хамтлаг яг тодорхой хэмжээгээр бид нэр уран бүтээлийн завсарлага авсан ч гэсэн үзэгчд фэнүүдийнхээ өсөлтөөр нэгэн үчиг одоо тоглолтоор өгдөж байна. За 14-нд камертай хамтлагийн 10 цомгийн одоо шилдэг дуунуудаас бүрдсэн юм амплаа гэдэг тоглолт хийх гэдэг. Камертай хамтлаг шинэ уран бүтээл хийнэ гэж дуулсан. Гэхдээ шинэ уран бүтээл гарахгүй нэлээд удлаа. Тийм. Одоо энэ тоглолтын дээр байгаа шинэ уран бүтээл. Одоо бол яг хөө бид хэд 95 он гээл 13, 14, 15, 16-таас хүүхдүүд л эхлээл явж исэн. Тэр үед ч бид нэр гэр бүлчгүйч байлаа, хүүхдгүйч байлаа. Яг л бид рок попын халуун тоогоор яаж өсөрж орох вэ гэж бүгдээрээ хөдөлмөсөөр ирсэн. Одоо бол бид хэд бас нас юу илээ. За гэр бүл маань ч юу илээ. За тэгээ тус тусдаа бас манай нөхдүүд маань ч гэсэн өөр ажил төрлүүд эрхэлдэг болсон байгаа. Тийм болохоор бас яг доктортой нийлээд уран бүтээл хийнэ гэдэг бол яг одоо бол бас арай нэг тохирон бүрдэж өгч арайлж чадахгүй байх шиг байна. Ер нь бол камертай хамтлагийг үзэгч сонсогчд сонсох их дуртай, шинэ уран бүтээлийн хүлээдэг. Тэгээ камертай хамтлаг маань яагаад ингэж тууштай уран бүтээлээ хийхгүй ингээд газар тариалан хувцс гээл те өөр салбар руу ороод явчихва. Дан урлагаар одоос Монголын зах зээл дээр амьдрах маш хэцүү, хүмүүс бүгдээрээ мэдэх бах. Тийм учраас бас давхар ажлууд хийж явахгүй бол нийгэмд байр суурь эзлэх, за тэгээд үр хөвгтэй хийжээх, өөрөө аятайхан амьдрах гэл бүхэл юм маань болж ихгүй л байх шиг байна л да. Тэгээд Ибамон газар тариалангаа эхлээд бол маш амжилттай явж байгаа. Нэлээд хэдэн жилийн өнгөрөөчлөө. За ганаа маань одоо телевиз хариуцаад явж байна. За медиа маань бас хувийн ажил хийгээд ингэж явж байгаа. Их мэтлэн ингэ тус-тусдаа ямар ч хэлсэн төрөл бүрийн ажлуудыг амжилттай эхэллээд явцгааж байна. Гэтэ хамтын залбаа хамтлаг сая тоглолттой хамтлаг гэхэд бас хэцүү юм да. Уран бүтээлчд маань нийлээд те. Гэтэ нэлээд их зах зээл орон зай байгааг бол сая харуулж чадлаа шүү дээ. За хамтын залбаа гэж тоглолт хийх нь ч одоо арай одоо хэлэхэд эрт юм шиг санагдаж байна. Гэтэ яг ямар ч байсан камертан уулын бурт авсан тоглолт бол том хэмжээний тоглолт бол ямар ч байсан хийн. Бид нар 20 жилээ бол нэлээд ач холбогдол өгж өгтөх гэж бодож байгаа. Тэрэн дээрээ л нэлээд сайн тоглолт ч юм уу CD хийн гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэ залуу бой хамтлагууд ер нь их ховортсон юм уу гэсэн бодол төрж байна. Санд нийлэхгүй ер нь яагаад энэ одоо камертай 8 тастыг гүйцэтгэж эсвэл энэ тэнцвүүц хамтлагууд гарахгүй байна? Эсвэл залуучууд маань тийм хөдөлмөрч биш байна уу? За би тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол би продакшн байгуулад энэ залуу дуучдыг дэмжиж ажиллах маш хүсэл сонирхолтой явдаг. Бид бүхэн яг олон жил өөрсдөө хичнээн амжилттай явсан ч гэсэн бид залуу үедээ дэмжиж өөрсдийнхөө одоо яаж явсан түүхч байдаг юм, яаж дуулах ч юм уу бүгдээ өвлүүлж үлдээх зүйтэй баг. Тэр утгаараа бас би продакшн байгуулад энэ жил бас 14 онд одоо камертай 2 шавнаас төрсэн бид дөрвгээд хамтлагийг яг одоо камертай хамтлагийн залгамж үе гэхэд хайшин. Гэхдээ яг бой банд гэж шинэ цагийн бой банд ямар байх вэ гэдэг талаас нь тэр дотроо бас мэрэгжлийн талаас нь мөн дуул талаас нь нэлээд анхаарч бэлдэж байгаа. Одоо тэдний бас шинэ бүтээлүүд, шинэ CD удахгүй удаан гарах гэж байна. Тийм. Хүлээлттэй байгаа шүү. Эргэлттэй ер нь бол. За, үдийн цагаа ууж амтсан уу? За амжаагаа явж байна. За тэгвэл үдийн хоолнд орж байна. За баярлалаа. За тэгээ. Ярилцлаа үргэлжлүүлээ. За. Би өвдө дуучин болдыг үн цэнтэй уран бүтээлч гэж боддог. Тэгэхээр урлагт үн цэнээ алдахгүй байх зарчим ер нь юу гэдэг юм бэ? Үн цэнээ алдахгүй зарчим намайг чанартай юм байна хийдэг төлөвлөд байна. Нэгдүгээрт хоёрдугаарт л ерөөсөө юмыг аргалж хийж болохгүй. Дандаа л
юмыг болж өгөл тултал нь хийн гэсэн аюу зарчим байдаг юм. Тэгээд мэдээж өөрийгөө баян шинжлэх ёстой. Хизээч үзэгчдэд өөрийгөө тийм уйтгартай ч байдаг юм уу, имиж ч байдаг юм уу. Эсвэл уран бүтээл нь тийм гоц өөр шинэлэг байхгүй ч гэдэг юм зүйлээс илүү зайлсхийж баян л үзэгчдийг шинэ юмудаар шинэ зүйл, шинэ уран бүтээлүүдээр хөглж тэднийгээ баясгах ийм л бодолтой явдаг. Тэрнээс холбоотой байж магадгүй. Би түрүүн гадаа асуусан хамтын залбаа гэхэд ер нь болтын ирээдүй одоо уран бүтээлчээр юм уу? Эсвэл одоо аль өөр нэгэн салбар руу орох юм уу? За хүн хоцрогдохгүй байх юм бол урлаг бол мөнх настай. За мөнх настай ч яшин. Гэтэ маш одоо маш олон жил хөдөлмөрлж дуулж ард түмний баясгах тийм боломжтой. Жишээлбэл дэлхийн маш олон хамтлаг дуучид байдаг. Rolling Stones, U2 гэл одоо тэд нар хэдэн настай байлээ. Одоо ялгаагүй л залуучууд сонсож байна. Ялгаагүй л тэдний дууг уярж байна, дуулж байна. Тийм учраас хүн өөрийгөө л зөрөгтэй шинжил, зөрөгтэй одоо залуу байх талаас нь өөрийгөө илүү тийм одоо юу гэдэг нь эрүүл хоолж байдаг юм уу, бие бэлдэрч байдаг юм уу те. Бүх талаараа л өөрөө төгс үйжиж илүү олон жил уран бүтээл хийх байх л та. Яагаад ч одоо Ахмадын залбаа ч юм уу тийм сэдвүүнийг орохыг хүсэхгүй байна. Би яг нэг 20 жилийн дараа ихэд болд уран бүтээлч дуучнараа байх уу гэдэг утгаараа асуусан л та. Өөр байж магадгүй ш. Магадгүй тийм. Ер нь дуучин болт одоо хичнээн уран бүтээл дээр ажилласан байна. Одоо дууны уран бүтээл хэдэд хүрсэн бэ таалал? Би бол яг Камертон хамтлаг 95 оноос хойш байгуулагдаад зохиосон дууд бол 200 гарцсан дуу зохиосон. За Камертон хамтлагийнхаа уран бүтээл болгон дээр л өөрийнхөө 2-3 дуу голцоо оруулдаг байсан. За тэгээд мөн бас хамтлаг дуучтай ажилласан ажлууд за өөрийн гаргасан одоо 11 цомог гэмшлэн дуунууд бол нэлээд олон уран сантай болсон байгаа. Тэгэхээр нэг хөгжмийн зохиолчийн дуунуудын хоорондоо адилхан болох гэдэг сул тал ажиглагддаг штэ. Тийм зүйл болохоос ер нь яаж өөрчлөлт сэргийлэх вэ? Тийм, тэр бол ер нь зайлшгүй. Ягаад тэгэхээр энийг л хүн зохиож байгаа учраас тэр хүний сэтгэлээс гарч байгаа аялгаа учраас болж л өгвөл нэг тийм төстэй юм шиг хийчих гээд идэг. Тэр тал дээр би нэлээд анхаардаг. Гэтэ мэдээж яг л болдын зохиосон дууч байдаг юм одоо аливаа нэг хөгжмийн зохиолчин тэр хүн зохиосон мэн гэдэг нь ямар ч хүн хөгжмийн боловсралтай хүн байдаг юм эсвэл сонсогч нар мэддэг тий. Тэгэл аль болох шинжлэхдгийг л би илүү их өөрийгөө их одоо чармаадаг. Тэгэхдээ бас хамтарч ажиллаж байгаа ч байдаг юм уу хөгжмийн програм хийдэг студи хамт олондоо ч хамт олонныхоо үгийг их сайн сонсох хэрэгтэй. Мөн шин залуу дуучдаас илүү их хэрчүүч шинэлэг стил, шинэлэг уур амьсгалыг бас мэдэрч авдаг. Тийм болохоор хүн өөрийгөө байнга л цусын сэлбэж л одоо ингээд шинжлэхчлэх хэрэгтэй байх л та. Тэг яагаад ингэж суугаад байна гэхээр мэдээж асуух гэж байгаа юмыг ойлгочлаа ойлгоод дуучин болтыг уран бүтээлийн хулгайч гэдэл элдв янзаар бичдэг штэ. Тэр болгон дээр ер нь яаж хүлээж авдаг вэ? Эсвэл одоо Doz Entertainment-ийн хэлсэн тайлбарыг уншсан монголчуудад үндсэн хуулиа хүртэл гадны хуулиас иш татдагтай санаа авдаг. Тэгвэл одоо уран бүтээл дээр энэ зүйл байх ёстой үзэгдэл гэж тайлбар хийсэн байсан шүү дээ. Тэг юм болгоныг тэгэл амар туйшруулах одоо болчихжээ. Тэгээд яг уран бүтээл өөрөө ажил төстэй байх тохиолдол зөндөл байсан ирсэн. Гэхдээ одоогийн энэ нийгэмд бол илүү бүр энэ сошиал хөгжсөн үед бол илүү нэг сэдвийг аюу их тоолож тэрийг маш олон шеэр хийж маш олон одоо түгээжтэй хүмүүс нь ч хурдан түгдэг болчих. Тийм учраас яг дууны талын үед гэх юм бол R&B урсгал маань өөрөө хайрын хүчээр л энэ асуудлыг нэрнэсэн шүү дээ. Kiss You дууг бол одоо адилхан хэлсэн байна гэдэг. Аялгауны хувьд шал ондоо. За R&B-гийн ерөнхий гол зарчим бол маш цөөхөн аккордтай байдаг. Тэр нь нөгөө хөгжмийн кодтэй. Ерөнхийдөө 2-3 код дээр байнга давтагдаж гол нь дуучин өөрөө маш тийм олон чөлөөтэй импровизац хийж чөлөөтэй дуу хоолойгоо гаргаж одоо аялгауг өөрчилж явдаг ийм л зарчмаар хийгдэг дуурсгал. За тэгээд тэрнтэй одоо ингээд зарим нэгэн дууны кодууд одоо ижлэхэн буцсныг манайхан гоо сайхан эвлүүлээд өөр одоо өнгнөөс ч байсан микстийн яг адилхан өнгө болгоод тэр яг ер нь урлаг дотроосоо хийсэл ажлууд байсан л та сүүлд ингээд мэдхэд бол. Тэгээд бие биенийхээ ажил ер нь тийм өрсөлдөөн сүүлдээ уран бүтээлийн өрсөлдөөн биш зүгээр нэг иймэрхүү өрсөлдөөн байдаг болчихчихлээ. Хайрууч угаасаа амжигтай хийд цомог усны ард түмэн дээр мэдчихэж байгаа. Тий. Миний хувьд бол аюу том амжилт байсан. Би тэрүүгээр үнэхээр баяртай байсан тэр үед. Яагаад тэгэхээр цомгийн бүх туу хийд болно гэдэг бол аливаа уран бүтээлчин гайхамшигтай одоо аз. Тэгэхээр бас тэр цомогт үнэхээр хайртай. Тэгээд тэр олон шагналыг авснаар тэгэл дараа нь гарч байгаа үр дагавар нь улан уран бүтээлчигээ баяр хөөргөөр тусгах байтал эргээд доош нь татдаг ийм л нөгөө томын тогооны хэсэг үйл явдлаа юм л да. Тэгээд Doz Entertainment-ийн хувьд бас би дуралмаар дууны клипийг захиалгууч хийлгэсэн. Тэгээд манай нөхдүүд бол яг
тэр Sony рекламны хэсгээс яг авсан байлаа. Гэтэ би бол нөгөө талаас юу гэж харсан бэхээр тэр бидний ард ажиллаж байгаа тэр офис хажууд компьютерийн график хийдэг залуучуудтай ямар чадaltaй хүмүүс байдсан бэ гэдэг талаас нь ард түмэн ч үгүй юм сонсноо хараад үзээсэй. Одоо хоёулыг нэвтрүүлэг хийж байгаа ч гэсэн энэ ард ямар олон хүн ажилтдаг үлээ. Яаж монтаж хийж, яаж өнгийн тааруулдаг үлээ те. Монголд аюултай залуучууд маш их байгаа гэдэг талаас нь илүү харж тэдрийг дэмжээсэй. Тэгэхгүй бол юм л бол гэтээ мэдээж аливаа аймаг хууль дуурайна гэдэг бол болж байж болохгүй. Гэтээ тэрэн шиг нэг хийцсэн байна гэдэг чинь маш аюултай залуучууд байна гэдгийг нөгөө талаас нь хараасай гэдэг байдлаар дооцсонтой би маш өвтэйхэн байдлаар бид нар хоорондоо яриад тохиролцсон. Дахиж мэдээ шийдвүлээ юм хийж болохгүй. Яагаад тэгэхээр ард түмэн бол одоо энэ YouTube гэдэг channel бүхэл юм маш чөлөөтэй хаанаас туртаага харчдаг учраас ийм мэдээж тавьчих болохгүй шүү гэдэг байдлаар дооцсонтойгоо хэлэм олцсон байна. Тэгэхээр бид урлагаар одоо альваг шүүмжилдэг, урлаг хөгжмийг сонсож одоо сайхан таашаал авдаг. Ер нь ингээд урлаг маань ер нь цаашдаа ер нь яаж хөгжих юм бэ? Одоо нэг юм хийхээр ингээл татаал элдвэр хэлдэг. Урлын хөгжлийг ер нь юу гэж харж байна? Тийм, урлаг бол аливаа улсын нүүр царай. Аливаа улсыг тэр улсын дуучин ч юм уу, тэр улсын нэг уран бүтээлчээр дандаа төсөөлдөг. Би бол Америкийг багтаа Майкл Джексонээр л анх мэдэж авсан. Тийм учраас урлагийн хөгжил гэдэг бол бодлоготой зайлшгүй холбоотой. Соёлын бодлого гэдэг маань өөрөө маш хүчтэй байх хэвээр. Ялангуяа манай жижиг зах зээлд байгаа уран бүтээлчд бол өнөөдөр хэдэн хүн амтай, хэдэн CD худалдаж авдаг үлээ. Одоо CD-ний зах зээл гэдэг бол угаасаа дэлхийд дахинаар унж байгаа. Яагаад тэгэхээр интернет худалдаа бий болсон учраас хүн болгон ориг CD авах нь ховордсон. Яг л нөгөө жинхэнэ шүтэн бишрэгч гэдэг юм цулгууч нар авдаг юм болсон байна. Тийм учраас яг л бодлого байж ийж уран бүтээл дуучтай аюу сайн дэмжиж тэдрийг гадагшаа сурчлах байх л та. Нөгөө талаасаа Монгол брэнд байж ийж Монголын урлаг дэлхийд дахинд ус цоройдох болов. Монгол брэнд маань юу гэхээр солонгосоор жишээ авахад одоо Samsung ч гэдэг юм уу, Kia ч гэдэг юм уу, Hyundai ч гэдэг юм уу гээд солонгос улсын дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг брэндүүд байснаар тэд дэлхийн зах зээлд борлуулахын тулд хүмүүс худалдаж аваад ч юм уу хэрэглээд Монголын энэ нэр мундаг брэнд ч гэдэг ийм брэндтэй болох юм бол урлаг соёл маань өөрөө бас дагаад дэлхийн зах зээл рүү маш хурцтай гарах юм болов шүү дээ бодож үзтээ. Өөрөө ерхийлэгчийн соёл урлагийн зөвлөх үлээ. Яг аль биесны бол биш. Орон тооны бус зөвлөх гэж бодъё. Тэр утгаараас энд өөрхөн бодсон санс зүйлийг хэрэгжүүлэхэд арай төхөмтэй тал байгаа юу? Бид бүхэн яг нэг тийм амар нөлөөлж чадахгүй шүү дээ. Тэр чинь яг аль биесны зөвлөхөд бол яг гол юм бид рүү зүгээр орон тооны бус учраас зүгээр залуучуудаа төлөөлөл болгож хаяа цаг авч уулзсан шүү дээ. Монголын rock pop-ын одоо хийж байгаа уран бүтээлч гэдэг юм хийх гэж байгаа ажилч гэдэг юм талаагаа бүгдээ ярилцдаг. Ерөнхийлөгчийн хувьд бол залуучуудыг маш тийм сонсож залуучдыг дэмждэгт нь бид их баярлдаг. Бол ер нь улс төрийг хэр сонирхдаг юм бэ? Rock pop бол улс төрөөс бол зайлшгүй ангид байх хэвээр. Гэхдээ дэмжигч байх хэвээр. Ямар нэг дэмжигч байх хэвээр. Гэхдээ би бол улс төр нэг амар сонирхоод байдгүй. Улс төр чамаар оролтно гэдэг үг байдаг штэ. За би бол тэрэнд бол нэг тийм итгэдэггүй. Бид нар бол зүгээр залуучуудыг хийдэг ажиллаач гэдэг юм уу? Чаддаг зүйлээ зүгээр сайхан хийгээд явж байхад заавал тэ улс төртөө оролцолтоод ч юм уу улс төр намайг оролдоод ч юм уу улс төрт нэг ач холбогдол өгöd байх нэг тийм сүртэй одоо шаардлага үнэхээр л одоо улс төр үнэхээр улс оронтой холбоотой том одоо хэмжээний бизнес ч гэдэг юм уу хил дамсан одоо амар том бизнес хийгээгүй л бол тийм ээ. Тийм учраас миний хувьд бол нэг тийм амар улс төржөөд ч юм уу тэгэл тэр дотор шилээ Twitter дээр улс төр яриад ч юм уу. За эсвэл одоо тэгэл хүн шүүмжлэх ч юм уу байхыг боддгоо зүгээр л яг хөгжмийнхаа талын ажлуудыг л болцоо үйдэг. Эдийн засгийн хямрал гэж яригддаг. Ер нь эдийн засгийн хямрал уран бүтээлчдэд нөлөөлж байна уу? За нөлөөлж л байгаа хэл та. Мэдээж улс орн маань өөрөө эдийн засгийн хямрал болж байгаа учраас уран бүтээлч чинь өөрөө аливаа нэгэн компанитай ч байдаг юм уу амжилттай яваа хүмүүс чинь ингээд маркетинг гэрээ хийдэг. За тэр нь багассан ч байдаг юм уу те. За тэгээ реклам сурчлагын тоглох нь багасаад ч юм уу одоо яг л бизнес хийж байгаа компаниуд нь маркетингийн зардал байхгүй болоод ч юм уу ингээд бүхэл юм хомигдчихлээ гэж л байгаа юм л да. Гэхдээ л эдийн засгийн хямралаа гээд уран бүтээлээ зогсох биш те. Яаж бас хямрал дээр амжилттай явж болох вэ гэдэг тал руу илүү өөрийгөө чиглүүлэх хэрэгтэй байх л та. Тэгэхгүй хямралаа гайл тэгэл өөрөө давхар хямраалах юм бол аяг хэцүү. Дуучин бол 280 сая төгрөгөөр нэг компанид гэрээ хийжээ гэж мэдээ уншижээ л. За. Яг өнөөгийн нөхцөлд жоохон өндөр ханш тийм ээ.
За тэр бол худал мэдээлэл. Худал мэдээлэл. Тийм одоо хямрсан үед ялангуяа тийм гэрээ хийвэл нэгдүгээр сайн л байна. Хоёрдугаарт бол тийм гэрээ хийсэнгүү. Гэтэ аль болох би чанартай уран бүтээл хийхэд маш мөнгө мэрэгдээ та бүх уран бүтээлч мэднэ те би бүхэн сайн бичлэг хийхэд ямар их мөнгө төгрөг зардаг билээ. Тийм учраас тэр сайн бүтээл хийхэд бол болж л өгвөл олон компаниудтай ч байдаг юм уу тэднэртэй бас хамтын ажиллагаа гэрээнд гар өсөөрэ тэднийхээ ажлыг дэмжиж тэд нар маань бидний ажлыг дэмжиж ингээд явахын тулд олон компанид гэрээ хийх л бодож явдаг. Мэдээж өнөөдөр бол би шинэ уран бүтээл дээр Unitel Group-тэй гэрээ хийсэн явж байна. Galaxy S50 нүр царай олцсон явж байгаа. Ер нь Балдын жилийн орлого хэд ах вэ? Нууц ушвал. За яг тооцож үзег юм байна. Гэтэл ер нь бол бүр нэг илүү гараал нэг амар тансаг хэмжээнд байж чаддгүй шүү дээ. Одоо би чинь 3 хүүхэдтэй. Тэгэл одоо идэж уун мэдээж урлагийн хүн учраас гой сайн хувцлах хэрэгтэй гэл яг л дүндээ дүн нөгөө хосон онохгүй яахгүй гэдэг шиг л юм явж байгаа. Татвар төлөлгөө. Татвар төлөлгөө яах вэ? Хүн амын орлогын албан татвар байнга төлнө, байнга тайлангуй өгнө. Аливаа Монгол улсын иргэн юм бол заавал тэрийгэ төлж явах хэрэгтэй. Орлого зарлагаа мэдгэж явах хэрэгтэй. Бидний сэдвний орлого хэд болчих вэ? Зарлага нь хэд гарч үү гэдэг өөрөө ч гэсэн бас тэрүүгээр татвар төлнө гэдэг маань өөрөө бас тийм тооцоотой болно гэсэн үг. За би татвар төдийг төлнө гэдэг маань би цаана ийм мөнгө үлдлээ. Энийг орлогоо одоо илүү сайн болохгүй болвол бас болохгүй маань гэдэг байдлаар бас тооцоон гарч ирэх хэрэгтэй бол тоо. Болд Монгол ясалгоо гэж нэг сурчлаганд тоглож исэн. Дараа нь тэрэн сүлдээ Мууны ясалгоо гэж бичигдсэн тий. Ер нь альва уран бүтээлч альва нэг зүйлийн нүүр царай болохдоо ер нь тодорхой хэмжээнд судалгаа хийх хэрэгтэй юм шиг санагддیں۔ Болд тэгдэггүй ер нь. Зарим уран бүтээлчд маань нэг сүүний рекламд болохоор дараа нь тэр нь меламентаж гэдэг юм уу тий. Нэг тийм зүйл болдог штеп. Тийм тохиолдол зөндөө байт юм уу? Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн дэр ч юм уу дараа нь тийм болчтой гэдээ болддог. Монгол ясалгааны хувьд бол би бол дэмжигч. Би бол тэр үнэлж гаргаагүй. Гэтэ би бол энэ аягүй сайн дэмжиж байгаа. Манай хүний ясалгаа гэдэг бол дандаа тэнгэрлүүгөө ясалдаг байсан. За мөн ч яах вэ одоо тэгээд одоо бас тийм л юм байв. Гэхдээ яг тэр мөний ясалгаа гэж би бодохгүй. Олон судлаачид олон эрдэмтэд бол тэр хүний ясалгааг бол үлэм зөвшөөрж байгаа. Тэр дотроо бас тэнгэрийн хүүгээ жүжиг байгаа. Тэрэн дээр яг сарын ясалгаа ингээд тэнгэрийн ясалгаа гэд хийдэг. Ерөнхийдөө монголчууд цагаан сараараа уулан дээр гараа бүгдээрээ л ингээд надлууга тэнгэрлүүгээ хараад мандж байгаа надлууга бүгдээрээ уухаалдаг. Байсаар ирсэн. Чингис хаан маань ч гэсэн мөнх тэнгэрлүүгээ ясалдаг гэл энэ стол байсаар л гэж боддог. Хийж байгаа нэгнийг л дандаа л байхгүй болгодог. Хийхгүй хүмүүс нь зүгээр л юм яриад явчихдаг юм л болчиход байна л да. 3 сая хүрэхгүй амд дууга зориулаад тэдрээс халуун алга ташилт авна гэдэг бол маш том урам зориг. Нэг 60-70 таа болцсон байхад төрийн сорхол болдгоо гэж ярих л байлгүй. Хөгжмийн хариулагч Рагуг дуучин болд Сингапурт ажиллаж байхад Монголд аваад иржээ. Тэгээд Рагу маань буцахтаа нэлээд хатах үг унахчаад явсан. Тэгээд хэлсэн үгийн ер нь болд юу гэж хүлээж авсан бэ? Үнний ортой байсан уу? За урлагийг бол маф шиг болсон байна гэж хэлсэн. Уул нь урлаг маф шиг байх хэвээр. Гэхдээ даанч маф шиг биш байна л да. Урлаг өөрөө маш гоё, эв нэгдэлтэй, нэгэн зохион байгуулалттай, өөрсдийн гэсэн урлагийн бодлоготой, чиг хандлага, төрөл жанр нь хуваагаад ингээд яг ямар стил байх хэвээр гэдгээ төмөөрөө ярилцдаг, тэрийн шийддэг, шүүмжилдэг хүмүүс байх хэвээр. Харамсалтай нь энэ үг бол миний хувьд бол нэг тийм онч хэлсэн үг санагдаагүй. Монголын маф гэдэг одоо ямар ч юм байгаа нэ. Уулын тийм зохион байгуулалттай байх хэвээр. Урлагийнх нь хоорондоо их атаарах уу гэж ярьсан байсан. Нэгийг юм хийхээр нэг нь чадахгүй ч нэг иймэрхүү юм хийчлээ гэсэн үг айс их гардаг. Ер нь бол тийм бол тал байдаг шүү. Ер нь бол тэр бол яг хатуу би бас хэлэхэд бол тэр бол их хатуу. Яагаад тэгэхээр 95 96 оны үед бол рок поп эзэцгэлж явах үед уран бүтээлийн өрсөлдөөн аимшигтай байсан. За бүр нэг хатуу Никто хамтлаг хүртэл Баачках, Камертон одоо бид нар хүртэл бүр уран бүтээл дээр бүр хоорондоо өрсөлдөж хэрүүл маргаан жинхэнэ гэхдээ бүр нөгөө бие бинийгаа дормжлох биш. Яг уран бүтээлээр бүр амар өрсөлдөж бүр бие бинийгаа бүр ингээд уран бүтээлээрээ давх гал ингэж явдаг байсан. Одоо болохоор тийм биш. Зүгээр ховж юм хийхгүй
Хийсэн нэгнийгээ доромжилж оч гэдэг юм уу? Эсвэл нэг комент биччихээч гэдэг юм уу? Эсвэл ар hodorгаар нэг мэдээ явуулаад ч юм уу? Эсвэл студи дээрээ сайхан дуунуудын хооронд монтажлаач юм ингээд сууд болчихчихлээ. Тэр бол мэдээж бол би бол тэр хүүхдээ саналдаг байна. Монгол pop цомгийг гаргаад энэ зүйлийг илүү их мэдэрсэн үү? Ер нь бол төрийн шагнал аваад ер нь бол энэ нийгэм гэдэг бол ямар амар хүнийг одоо юу гэмдэ хүнийг бол яач болж байна. Одоо хүнийг сэтгэл санаа унах чадчихээн, хүнийг хинч шуулгах чадчихээн, эсвэл хүнийг бүр тэнгэр тултал нь магтаад тэнгэр тултал нь од болгож чадчихээн. Дараа нь тэр од болгонгууд нь буцаж татаа шалан дээр аваачиж шидчихээн ч байдаг юм уу. Ингээл энэ нийгэм маань өөрөө хүмүүс ингээл күклүүдийг тавуулчлаа л та. Тэгээд би яг төрийн шагнал авчаал комментууд бичээл те. Яахаараа бол төрийн шагнал автгийн энэ одоо юу хийсэн гэж автгийн ч байдаг юм уу. Янз бүрийн юм зөндөө харагдаж байгаа. Тэгээд би хэрүүл хийх биш. Харин уран бүтээл энэ зориулж хийх хэрэгтэй юм. Ингээд одоо гарч байгаа 11 дахь цомог дээр Тамийн хот гэдэг дуу байсан. Тэгээд энэ дээр яг одоо л байгаа нийгмийг одоо хэлсэн ч байдаг юм уу. Яг л өөрийнхөө тэр амссан процессыг дуун дээрээ гаргасан. Тэгээд цомог гарахын дуу хүмүүс сая үгнүүдийн жишээнд шимтсэн сайн сонссоосаа. Уул нь бид нар цөөхөн ард түмэн учраас ингээд бие бинийгээ дэмжиж явах юм бол бид нар бол нэлээд амжилттай явж болохоор л гэж би өвдө санагдтыг. Тэгэл нэг юм ихээр л доош нь ягаал хийж байгаа нэгнийгээ л дандаа л байхгүй болгодог. Хийхгүй хүмүүс нь зүгээр л юм яриад явж идэг юм л болчиход байна л та. Төрийн шагнал гэснээс шагнал аваа баярлсан баг. Шагнал авсны дараа яасан бэ? Би шагнал аваад юунд баярлсан бэ гэхээр би ээжигээ баярлуулсан да. Үнэхээр их баярлсан. Тэгээд яг төрийн ордоноос би яг гараа шатаар бууж байхад манай ээж цээжрүүл хараад ирсэн үү одон зүйлсэн газар юу авч байгаа гэл хөөх төрийн шагнал авсан биш тийм юм шиг өлмсөн гараад тэгээд би бооч за ээжгээ баярлуулчлаа. Одоо тэгээд энэ бол яг тэр ээжийн баярсан царайг харна гэдэг бол одоо шил хүүгийн одоо гайхамшигтай юм дэрж бит юм бэл. За тэгэл дараагийн процесс үл яах вэ? Тэр бол байдгал нийгэмд хүний атаархал залуу хүн яагаад ч юу навж болдгүй эд хийдэг насан дээр яагаад хүн юм шагнал авч болохгүй байдیں۔ Тэр талаасаа би зүгээр өөрөө бодвол за яах вэ? Цаг хугацаа харуулах юм чинь. Эзэн нэгэн цагт нэг 60 70 таа болцсон байхад төрийн сорхол болтгоо гэж ярих л байлгүй. Одоогийн байдлаар нэг хүмүүс янз бүр хэлж байж болно ш. Гэхдээ хүн уран бүтээлээрээ л тэр зүйлээ батлах хэрэгтэй. Нөгөөтэйгүр Монгол pop урсгал гэдэг нь хизээнийн цагт дэлхийн зах зээл дээр гарч тэр урсгалаар хүмүүс дуулаасаа гэдэг л миний бол чин хүсэл мөрөөдөл байдаг. Тэрийг нь хүмүүс маань бас жоохон төс дэмжээсэй. Яагаад вэ гэхээр би биш Монголын урлаг гэдэг талаас нь хараад болтол нэг Монгол pop гэхээр нэг болт гэдэг миний овог шиг байж юусаа хэрэггүй те. Энэ бол нийт rock pop-ийн урсгал, K-pop, J-pop гэл одоо ямар алдартай ямар хүчтэй болчоо. Дэлхийд дахинд Францууд хүртэл солонгос дуудуулаад битүү өсөж байгаа хүн цуглаад үдчихин гэд бодохоор Монголд бас боломж байна. Тэрнэр би их урамссан. Хүмүүс шагнал авахаар хамт олонны минь шагнал гэж хэлдэг штэ. Болдын үед Монгол pop цомгоор төрийн сэрхэлт хүртсэн бол ер нь хиний хүч хөдөлмөрөөс. Манай би production-ы хамт олон ба. Энэ дотор хөгжмийн найруулагч Баярхүү байна. Шүлгийг битсэн мөн та очир тэгээ зий. За тэгэл одоо маш олон хүмүүс ба. Тэгэл энэний ард хөгжмийн тохируулах хийсэн хүмүүс, бичлэг хийсэн. За тэгэл маркетинг дээр ажилласан улсууд мэдээж энэ зайшгүй холбоотой нөгөө телевиз, радиогийн хамт олон байна. Яагаад тэгэхээр дуу хүргэдэг систем явж байгаа. Сонин хэвлэл, интернет гэл бүхэл хүмүүсийн энэ дээр ингэж бид нар менежмент хийж бүгдээрээ нийтдээ нэг юмыг дэмжиж хийж л энэ бүх юм гарч ирж байгаа. Тийм учраас яалтчгүй тэр үгийг хэлэх ёстой юм билээ. Би ингээл бас урдан боддог гэсэн ингээл одоо миний шагнал, миний хамт олон шагнал гэхээр энэ ерөнхийдөө нэг тийм гарч игддэг юм байх та тийм. Яг ингээд хэлэх гэхээр нэрээ нөгөө найзууд маань яг нүдэнд харагддаг юм байл. Гэхдээ шагнал хэрэггүй гэсэн нэг тал байдаг штэ. Гавьяач жүжигч Майкл Джексон гэж байдгүй штэ гэл. Манай улсын л онцлог штэ. Америк бол тийм онцлоггүй улс байхгүй. Америк бол өнөөдөр дэлхийд дахин тэр дууг сонсож байна. Америкийн шагнал гэдэг бол суперстар. Дэлхийн од гэдэг бол тэр үний төрийн шагналч гэдэг Монгол шиг тийм. Монгол жижиг зах зээлтэй. Бид уран бүтээлчтэй яаж уран мууж, уран бүтээлчтэй яаж бид баярлуулах ёстой вэ? Би хэдэн сая хүн амд
дуугаа борлуулад сая доллар болох юм бол арай өнд ондоо юунаас кайф авах вэ гэдэг маань өөрөө шалгамдаа ойлголт. Өнөөдөр уран бүтээлч бид нар яг үнэндээ ийм жижиг зах зээл дээр 3 сая хүрэхгүй амд дуугаа зориулаад тэдрээс халуун алга ташилт авна гэдэг бол маш том урам зориг. Тэр уран бүтээлчдгээ бас төрөнд дэмжиж улам илүү урам зориг өгөөд ерөнхийлөгчний хүлээж аваа шагнал өгнө гэдэг бол аливаа уран бүтээлчд бас том урам зориг өгч байгаа. Монгол pop гэдэг маань ер нь болдын гаргаж ирсэн шинэ урсгал юм уу эсвэл одоо хуучин байсан зүйлээ нэг менежментийн сайн хийгээд байгаа зүйл юм уу? Аливаа юмыг байхгүй юмыг бий болгоно гэж юусе байдгүй шүү дээ. Тийм учраас Монгол pop бол зарим хүмүүс энэ байсан шүү дээ. Соёл эрдэнэ дуулдаг л байсан. Энэ одоо болдоо юу яриад байгаа гэдэг юм би сандыг байна. Гэхдээ энийг хэн Монгол pop гэж нэрлэв те? Хэн энийг зангидаад төсөл болгоод шинжлэх ухааны үндсэлтэй за мөн тэр талаас хөгжмийн онолын үндслийн бий болгоод 5 гişгийн онол гэдэг маань ер нь юу юм бэ? Манай язгуур хөгжим ямар онол дээр тулгуурлаж ирсэн? Манай уртын дууны одоо шүлгийн философи нь юу юм? Тал нутгаас үүссэн аялал гэдэг маань өөрөө ямар цар хүрээтэй байх ёстой гэдэг талаас нь илүү судалгаа хийгээд ингээд гаргацсан үн хэн байв гэдэг нь өөрөө нөгөө талын ойлголт. Тийм учраас байгаа юмыг л хүн бий болгож сайн менежмент хийж, сайн сэтгэж, сайн зангидж, цаасан дээр буулгаж гаргана гэдэг маань өөрөө одоо нэгтгэж буй боддог шүү дээ. Одоо хэдэн дээлтэй болсон? За нэг 5-6 дээр өрн байгаа. Би буруу санаж иж магадгүй дуучин жавхланг Монгол үндэстэнгээ заавал дээлтэй байх ёсгүй гэсэн зүйлийг болт хэлж байлаа. Жавхлан би бол хүндэлдэг. Яагаад тэгэхээр өнөөдөр арт түмэн хайрладаг дуучин. Тэр хүний үзэл бодлыг би хүндэлнэ. Гэтэ миний үзэл бодол бол би өнөөдөр Улаанбаатар хотыг иргэн. Улаанбаатар бол орчин цагтаа хөлний хэлүүлж хөгжлийнхаа төвшөнд явж байгаа юм сайхан хот. Хүн болгон өнөөдөр машин унж байгаа. Жавхлан жалгаагүй машин унж байгаа. Өнөөдөр бид нар мориор явдаггүй. Бид нар хөдөө очихаараа морио сайхан ундаг. Морио сайхан унахаараа ямар хувцас илүү тохирдгоо. Нөгөө сайхан дээл гутал маань илүү сайн тохирдог. Хотод бид нар машин унахдаа ямар хувцас өмсөх вэ? Монгол гуталтай тоормоос хааз хоёр зэрэг гიშгдэн шүү дээ. Тийм учраас заавал орчин үеийн хувцас Монгол биш ч байдаг юм уу? Монгол хувцас өмссөн хүн л заавал Монгол гэж ойлгож болохгүй л дээ. Их том хот айл гэдгийнхаа соёлыг бид нэр хүндэх ёстой. Яагаад одоо дээр үеэсээ л хотын соёл гэдэг нь айлч улсад нийгэмд ингэж оруулж ирж байгаа юм даа. Энд чинь өөрөө улс орны хөгжил цэцгэлт явж байгаа. Тийм учраас хоёулаа өнөөдөр ийм хувцастай яриад хийгээ сууж л байна. Гэтэ хоёулаа бол наадмаар бол Монгол дэлгэл өмсөн, цагаан сараар ч юм уу Монгол дэлгэл өмсхийг л бодно. Тэр л хамгийн гоо шүү дээ. Монгол pop хэзээ нэгэн цагт дэлхийд дахинд хүрэх ёстой гэд түрүү хэлсэн. Гэтэ гадаад өнгө үзэмж ямар байх ёстой вэ? Одоо K-pop гэхээр бас ойлгомжтой. Нөгөө K-pop гэхээр л бас нэг үндсэн хувцас өмсөөгүй байгаа зү. Үндсэн хувцас өмсөөгүй гэхдээ нэг онцлог нь байна. Нарийн өмдтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр Монгол pop ямар хөө төрхтэй байх вэ? Монгол pop бол яг Монгол хэв загвараас авсан тийм фэшн байх ёстой. Монгол pop тоглолтын дээр би нэг тийм Монголын маягтай ийм жилетик маягтай ерөнхийдөө ингээл инхтвэгээ дизайнераар хийлгээд энэ өмсөлт тэр тал руугаа илүү манай фэшн хөгжих юм бол манай урлаг соёлын ч гэсэн бас илүү сонин содон байх болов. Саяхан би нэг Японы мөн дизайнертай танилцж уулзсан. Тэр хүн болохоор бас Японы кимоно хувцсны материалаар орчин үеийн хувцас одоо хийж байгаа юм том дизайнер байлаа. Надад тэр их таалагдсан. Тэгээд яг миний Монгол pop хийж байгаа гэдгийг дуулаад одоо яг энэ орчин үеийн урсгалтай одоо язгуур урлыг холбоод тэр дотроо бас Монгол дээлний хэв загвараар бас ийм өөр хувцас хийгээд яагаад мэдсэн. Тэгээд уулцсан л та. Тийм учраас манай Монгол фэшн бас илүү тэр тал руугаа илүү хөгжиж байгаа. Дизайнерч гэсэн дизайнерууд бас тэр тал руугаа илүү ажиллах юм бол фэшн илүү сонирхолтой байх лу. Аливаа нэгэн аратан махалж хүүхдүүдэд идэг шиг амьдралын одоо тэмцэлд биел явах хэвээр. Яг их нэртэйгээ танилцаад эд дурлаж явах үед од дуу хоёр гэдэг дуу зохиож өгчсэн. Тэгээд хүн болгон дээр стресстэй ерөөсө гарч байгаа нэвтрүүлэг мэдээ бол дандаа л хэрүүл маргаан дандаа л тийм болцсон байна л да. Одоо 3 хүүхэдтэй асна уу? 3 хүүхэдтэй. Ер нь хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа вэ? Нэгдүгээрт эхнэрээ хайрлаж байна.
жирэмсэн болно гэдэг нь бид нарт амарч гисэн. Эмэгтэй хүнд бол маш хүнд ачаа. Сүүлийнхаа хүүг гарахтаа манай гэргээ бол их ядарсан. Нүдэн дээр их ядарсан. Тэгээд их өрөвдсөн. Яг ам бол олуулаа байх сайхан л да. Гэхдээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдгийг бол хүндлэх ёстой. Тэр утгаараа бас одоо бид нар чинь залуу байна. Тийм учраас эхнийгээ хүндлээд нэг тийм дахиад хүүхдтэй бол гэсэн бодол битэр талга. Эхнийгээ хайрлаж байгаа нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар ам бол сайхан тавуулаа. Гарын тавуу руу шиг сайхан болж байна. Тэгээ мэдээж энэ сайхан гурван хүүхдтэй хүний зэрэгтэй явуулна гэсэн бас бодол байна. Гэхдээ мэдээж магадгүй 40 гараад ч юм уу бас өөр бодол төрж магадгүй. Хэр эцэг вэ? Хүүхдүүд дээр нь сургууль хүмүүжлэх тал дээр, үлгэр жишээ олох тал дээр ер нь хэр эцэг вэ? За учиргүй ном уншиж өгөөч гэдэг юм уу. Гэт би бол нэг тийм аав биш. Гэхдээ хүүхдээ ирээдүйдээ би маш их санаа зовж, мөнгө гэрийн дулаан уур амьсгал дээр би маш анхаардаг. Мэдээж тэдрийгээ жаргуулна гэдэг бол нөгөө аливаа нэгэн аратан махалж хүүхдүүдэд жийдэг шиг амьдралын одоо тэмцэлд биел явах хэрэгтэй. Одоо амьдралын дайнд биел оролцох хэрэгтэй учраас надад маш том хариуцлага байдаг. Гэр бүлийн эцэг гэдэг бол гэр бүлээ сайхан авч явна гэдэг том зорилго. Гэр бүлээл одоо мах авчирч өгөх хэрэгтэй. Хоол унд авчирч өгөх хэрэгтэй. Энэ бол яг л дээр үеэсээ элсэл тийм л байсаар ирсэн. Адуусч тэр хүмч тэр. Тийм учраас аль болох нөхцөл байдлыг эрүүл мэнд сурж боловсруулах тэр нөхцөл тий. Тэгэл ихнэрийг аж аргалтай байх дээр л илүү анхаарч явдаг. Хамгийн гол нь гэр бүлийн дулаан уур амьсгал аж жаргал байх юм бол бүх юм сайхан болдог. Тэгээ мэдээж эрүүл байх хэрэгтэй. Би нэг ярилцлагаас уншижсэн болдын бага нас тийм хангалуун бус байсан гэд амьдрал хангалуун биш байсан гэд. Гэхдээ одоо эргээд бодоход элэг бүтэн хагцал үзээгүй сайхан амьдрал байсан бах тий. Тийм ээ тийм. Гэхдээ яг хуу дунд нь ахыгаа нэг алдсан. Тэр бол миний хувьд л бас л хүнд байсан л та. Гэхдээ мэдээж амьдралын чи хатуучилтай байхыг ботсон. Сайхан маань өөд боллоо. Тэгээ ерөнхийдөө хэцүүлүүд юм бэл. Тэгээд амьдрал гэдэг бол өөрөө угаасаа л хагцал эзэнээс тийх учраас хүн сэтгэл санаа сайн бэлтгэлтэй л байх хэвээр. Тийм учраас мэдээж багтаа бол хангалуун өссөнгөө столын хоолгүй арай чадуу хоолтой хоолгүй л өссөн солих гутлаг бол хамаатан садныхаа гутлыг гойж өмсөөл ингэж л өссөн. Тэр маань өөрөө бас амьдралд тийм хатуужил хор шарыг бий болгосон юм шиг. Би эзэнээс хүнээс доор амьдрахгүй сайхан амьдралыг одоо авч ээжигээ ч юм уу ээжигээ хэрэгжилж үзээгүй зүйлийг авч өгч байдаг юм уу. Тэгж л би гэх юм хортой тийм шартай хөхт байсан л. Тэгээд гой айл жоох махтаа ороод тэр үед чинь нөгөө стенктэй айл одоо хевстэй айлч гэдэг юм уу их гоё байлаа. Маасалтгалахтай, бариантай айл гэдэг бол супер айл өдөлж гэдэг юм уу. Тэр үеийн нийгмийн байсан л та. Тэгээд манай ээж авч өөрөө төрийн албан хаагч нар тэгээд зах зээлийн нийгэм бий болол нөгөө урлаг соёл бүр хүмүүцгээ байгаал. Тэгэл нөгөө төрийн албан хаагчд маш хэцүү болол ингээл амьдрал бол маш хүнд болчихлоо л та. Тэгээд тэр дотроос намайг бас энэ боловсрал эзэмшүүлээд хөгжмөж ингээд дутаахгүй явсан ээж авдаг нь хэрэг баярлж бод. Тэгэхээр дуучин болдын гэр бүл бол урлагийн гэр бүлийн үргэлжлэл. Одоо дуучин болд хүүхдүүдээр нь урлагийн хүн болгоё гэсэн бодол байгаа юу? Би баг хүүхдээ бол хөгжим мөчтэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл яг өөрөө чи хэлдгээр манай өвөө одоо ардын жүжигчийн төрийн шагнал зууны манлаагч Жамин гэдэг хүний одоо энэ урлагийн том одоо суцыг таслах хэсгүү. Тэгээд мэдээж би өргөжлүүлээд явж байгаа. Яг л би тайзан дээр байнга байна гэж боддог. Тайзныхаа урлагийг илүү сайн хөгжүүлж тэр бүтээлээр л хийж боддог. Тэр утгаараас манай гэр бүлээс тодорхой хэмжээнд бас энэ амжилттай явсан чи амжилтгүй явсан чи бас нэг хөгжмөн байх хэрэгтэй. Ямар ч хэсэн гар бол яг хөгжимчин босгоор гар байгаа. Хин ч уйдаагүй хайр гээд дуу эд дурлаж явах үедээ битсэн гэж яригддаг. Тэ анхны уран бүтээл нь бас. Миний яг хамгийн анх зохиосон дуу. Эхнэртэй зориулжсэн үү? Эхнэртэй зориулсан дуу маань Од дуу 2 гэдэг байдаг. Гэмэртан 18 самбагт орсон. Хин ч уйдаагүй хайрыг бол нэг учиргүй дуурлаж зохиосон дуу биш. Яг өөрөө хамтлагтай зориулж анх зохиож исэн. Хамтлаг болоод за дуу хийх хэрэгтэй юм байна гэд бат найрамдлын шүлгээр хийж исэн юм дуу баг. Яг их нэртэйгээ танилцаад эд дурлаж явах үед Од дуу 2 гэдэг дуу зохиож өгчсэн.
Татгалцахгүй бол үзэгчдэд маань хинч уйдаагүй харагддаг дууга тоглож сонирхолтой дуулж төгөлдөр хорт энэ байна. Тэгээ. За. За тэгээд энэ дуу чи өөрөө яг камертон хамтлагаа байгуулагдах цагаас арай өмнө яг нөгөө гуравтайгаа нийлэг байхад 3 охинтой ангийнхаа тэгээд медивтер 5 хамтлаг байсан. Тэгээд тэр хамтлагт маань дуу эрэхтэй болоод тэгээд гэртээ ингээд олон номууд үзчихсэн чинь Батнайрамдал гэдэг хүний нэг жижигхэн ном. Тэгээд Монголоос дотны гоё шүлэг. За энэ дээр дуу хийж үзье гэл анхудаа дуу зохиож эхэлчихсэн. За тэгээд мэдээж энэ сайхан нэвтрүүлэгтээ орж оролцуулсан баярлалаа. Тэгээд үзэгчтэй бас хинч үдэггүй арай дуу сонирхуулъя. Мэдээж телевизээр дамжуулаад камертон хамтлагийнхаа фэнүүдтэй бас 19 жилийн өмнө баярын мэнд хүргэе. Нөгөө гуравтаа ч гэсэн баярын мэнд хүргэе. Ингээд та бүхэндээ хинч үдэггүй ааш. Дуртай дарснасаа үдэж болноо. Дуртай дуулаасаа үдэж болноо. Дурлалаас үтсэн хүн байхгүй. Хайнаас үтсэн хинч байхгүй. Хорвогийн хайраа хүмүүний амч хайраа хорвогоос үтсэн хүн байхгүй. Хайнаас үтсэн хинч байхгүй. Би цамцаа тайчаад шид дууны клипийг үзсэн. Стил имиж хувьд эргээд баг анх гарч ирсэн өрөөгөө ойртсон юм уу чарсан ш. Ноосон малгай энэ хүмүүссэн. Тэгээ хувцас тайчаа шидийг илүү жоохон өөрийгөө өөр үзгээс харъя гэж би хичээсэн. Дандаа л хайр дурлал эсвэл уйлсан, хагцсан ийм клип хийхгүйгээр илүү задгай сэтгээд, илүү чөлөөтэй. Одоо энэ нийгэм чи өөрөө маш стресстэй. Тэгээд хүн болгон дээр стресстэй ерөөсөө гарч байгаа нэвтрүүлэг мэдээ бол дандаа л хэрүүл маргаан дандаа л тийм болцсон байна л да. Тийм учраас энэ бүх юм маань нэг мартий бүгдээрээ энэ уцаа хаяа шид, уцаа тайлаа шид, гутлаа тайлаа шид, сайхан бие суултаад сайхан дээшээ өсөр бүгдийг бүх юм мартаад нэг хөгжмийн хэмнэлд нэг өөрийгөө нэг хоромч гисэн зориулъя гэдэг байдлаар энэ клипийг хийсэн. Дуугаач гэсэн тэр үзэл бодлоор хийсэн. Хайрын хүч цомог дээр бол дуучин бол нэлээд сайхан битээ залуу гэдгийг харуулсан шүү дээ. Ер нь камертон хамтлагийн нэг тань дээр нэг нэцгэн эвгүй зураг байдаг шүү дээ. Тэ? Одоо тиймэрхүү зураг авах санал ер нь ирдэггүй. Одоо бэк ментор шиг те яг бүтэн тийм биш юм ахэд нэг жоохон хагас. Нэг ирдэггүй шүү дээ. Ягаад айгуул тэр дээрвийн зураг харчаа тийм байгаа гэж бодоод ирдэггүй болоо. Дээр бидний зангаатай зургийг ерөнхийдөө тэргээр хүлээгээд авсан. За эднийг ер нь нөхцөлөл бүтэхгүй байна гэдэг байдлаараас бодож магадгүй л нэг тийм санал ирдэггүй шүү дээ. Бодвол ингээд хичнээн жил хичээлж байгаа даа. Би бол олон жил хичээлж байгаа. Тогтмол одоо бол яг л нэг өглөө босоод нүрээ аваад шүдөө угаадаг шиг л тийм л болцсон. Хийхгүй бол нэг л болтгоо болцсон байгаа. Тэгээд байнга л хүн бие бэлтэрт анхаарах хэрэгтэй гэдэг байдлаараа. Ер нь тэгээд хүн мөнхийн заавал штанг хүнд өрхтэй биш. Баян гүүж тэгээ зөв хооллоо идэж өөртөө анхаарал тавих хэрэгтэй гэж боддог. Яагаад 4-5 шүтдэг юм? За энэ бол их нууц. Тэгээ энэ бол яг миний одоо их тийм одоо шүтэн тоо. Анх 4 давхарт шилбэл би манай төрсөн гэр байсан. Анх сурсан хөгжим 4 үстэй. За тэгээд хамтлаг 4 гишүүнтэй. Хамтлагийн одоо дуулсан төрөл жанр 4 хоолоор дуулдаг, төрлөөр дуулдаг гэл ингээл юм болгоо ингээд дандаа 4-тэй холбоотой яваалга. Тий. Шүлтэ 4 шүттэй үлдэх юм уу? За баярлалаа. Нэвтрүүлэгт маань цаг гаргаад оролцсонд баярлалаа. Их баярлалаа. Болзоо нэвтрүүлэгт өрсөнд их баярлалаа. Гоё болзоо байлаа. Цагийг гайхалтай баримтлалт юм байна. Тэг яг л тийм үнэ л дээ. За тэгээд та бүхэн ажил амжилт хүсье. Маш их баярлалаа. Тэгээд бас үзэгчтэй их баярлалаа. Мэдээж бас өөртөө сэтгэлийнхээ амиглахыг хичээлээ.
Тэгээд арт түмэндээ үзэгчдээ хамгийн сайн сайхны хүсье танаа хамт олондоо хамгийн сайн сайхныг хүсье. Баярлалаа. Уран бүтээл өндөр амжилттай хийсэ. Их баярлалаа.